Эдгийн хөөш хойшоо одоо бодох эсвэл контрол бичээ. Эдгийн хөөш хойшоо битгий хүсэл зэхори эдгийн хөөш хойшоо. Самасаа заноштой арамид үзэгчтэй. Мэдээж доодрын ханш хамгийн докторгүй байгаа. Хавар болж байгаа цагаагаар докторгүй байгаа. Мэдээж таны найз охин гэргий чинь нэмэгтэй хүн учраас докторгүй айсантай байгаа. Монголд байгаа цорын ганц доктортой зүйл бол инээдийн ханш. 3 сая инээ шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Инээд гэдэг бол хүнд аз жаргал бэлгэлдэг. Зөвхөн танд зориулж инээлэх гэж байгаа тэр бүр их аз жаргалтай гэсэн үг. Ингээд аз жаргалаар бэлгсэн хоёр хүнийг тайзнаа өрий. Тайзнаа жүжигчин Бат Төмөр. Жүжигчин Баяр Магнаа. Сайн байцгаана уу. Би яг энэ хоёрыг гараад ирэхээр яг өөрөө нөгөө суумогийн голын таргаа гэдэг шиг яг санагдаад. Тайцман хүртэл яг тийм тий. Яг башаа шиг санагдаад идэв. Гэхдээ яг энэхүү башаан дээр бол одоо хамгийн авьяастай хүмүүс гарч та хоёрыг инээлгэж чинь сэтгэл санаа ямар байна? Оо сайхан байна уу? Одоо мөнгө өгөхөд бэлэн байна. Энийг хэл бэлэн байна. Тэгээ сая анхаа битрэж байгаа тарган марган гэлчихэж байгаа юм шүү. Тэгээ бидний насн дээр юм болноо. За ингээд та хоёрыг Монголын хамгийн даацтай сандал дээр үрж байна. Нэвтрүүлэг эхлэх болгонд би яг энэ үгийг хэлдэг. Энэ бол та манай нэвтрүүлэгт орсноор хамгийн богино хугацаанд хамгийн их мөнгөтэй болох боломжтой. Нэгдүгээр үе бол 1 минут. 1 минутын турш та манай хоёр жүжигчнийг машинзуулах төдий 100 мянган төгрөг авна. 100 мянган төгрөгөд эн чинь тавиад 2 дугаар илүү орох юм бол 2 дугаар үеийн ялагч болоод 300 мянган төгрөгийг авах боломжтой. 3 дугаар ай мөн адил ялагч болоод 500 мянга. 4 дугаар үе сая төгрөг. 5 үеийн турш та хоёр жүжигчдийн маань инээлгсэн тохиолдолд 3 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Энэ бол 3 сая инээд шоу нэвтрүүлэг. За энэ бол миний ажлын талбар. Яг энэхүү талбар дээр бол ард түмний хайртай монголчуудын хамгийн их хүндэлдэг хоёр гайхалтай жүжигчин миний өдөөс хараа сууж байна. Би энэ хоёрын инээмсэглэлийг харах болно. Хоёр жүжигчин маань тайзан дээр гарч ирсэн хүмүүсийг аль болох инехгүй байх үүрэгтэй. Хэрвээ тайзан дээр гарч ирсэн оролцогч маань хоёр жүжигчин маань инээлсэн тохиолдолд би улаан товчлуурыг дарна. Ингээд оролцогч маань мөнгөтэй болох боломжтой. Харин ногоон товчлуур бол шоу эхэлж байгааг мэдгдсэн. Оролцогчид өгж байгаа 1 минут. Ингээд шоугаа эхлүүлцгээе. Энэ бол 3 саяны шоу нэвтрүүлэг. Таны хүлээлтээс илүү Mobicom тайзнаа Минд Баяр. Сайн байна уу? Юу нэ? Сайн байна уу? За Минд Баяр өргөж. За Сайхан танилцуулаач өөр. За хит нутаг хаана вэ? Хэрэг зориг юу вэ? хит нутаг бол их хол. Хааны? Увсад. За. Хэрэг зориг бол тэгээд энд нэг сурхаар л ирсэн дээ. Аха. За илгэлийн төрлөөр оролцож байгаа. Тэгээ одоо би та нарт 3 хүнийг илгэж үзүүлнэ. Гэхдээ энд авчрахгүй. Тий. За цаг явуулах уу тэгвэл? За тэгээ. За цаг явлаа. Улсын хурлын гишүүн Баасанхүү ирсэн бол адарчлаа. Юу? Одоо энэ ингэж байна. Жүдөөчт тийм ээ. Жүдөөчт бол арай даварж штэ одоо тий. Одоо ингэж байгаа хөөхгүй намайг чи одоо нэмд орж балаагийн хийж байгаа ажил авахгүй юу? Чи одоо намайг юу яа? Одоо ингэж байгаа хөөхгүй. Чи хүнтэй хэрэлдэхээс өмнө чи түргээ хэлдэг цээж хэл гэж байгаа хөөхгүй намайг. Ингэж байгаа. Намайг нөгөө жээч ишэр гэсэн үг хэлж чаддгүй гэдгийг мэдээ тэгж хэлж байгаа хөөхгүй. Juice доош. Та мөн балаа ми чи өөрөө хэлэх юм уу нэмд орж юу? Магнаа машинцаа. Хоолоолоос яг үү. Жээч ишэр гэсэн үгийг хэлж чаддгүй байхгүй Баасанхүү гишүүн. Тэгэхээр би ингэж хэллээ. За дипих дээр тий. Минд Баяр 100 мянган төгрөгтэй яг одоо. За 100 мянган төгрөгөөр халаасаа гэртээ авч болно. Эсвэл бол 100 мянган төгрөгөд эн чинь тавиад 300 мянган төгрөгийн 1 минутыг надаас авч болно. За 300-аа авчаал гарын та. Тэгвэл цагаа явуулах уу? За амжилтсий. За Монгол улсын гавьяа жүжигчин за дуучин Завхлаах маань байсан бол иймэрхүү тий.
За одоо энэ юу яаж ийна? Уусаа шууданд хийсэн үхрээвэрнүүд ээ. Та нар одоо Үнэн асуудалгүй байна шүү. 300 мянга үнэн асуудалгүй байлаа. Ерөөсөө яг жахагийн болоод ирсэн тий. Баяр магна жүжигч нь нуг хийчлээ. За 300 мянга. 500 мянган төгрөг төлөө цаашаа явах уу? жавхлан ахыгаа цааш өргөжүүлчихье. За. Итгэлтэй байна. Цаг явлаа. 500 мянган төгрөг төлөө. Жавсаас ингэсэлтэй. Одоо нэг ийм хуулийн төсөл гарч байна. Одоо ингэж юм л да. Одоо манай энэ улс төрд сууж байгаа нөхдөө те. Та нар юу яах хэрэгтэй? Одоо энэ хууль нэг ийм хуулийн төсөл оруулж ирж. Тэр бол Монгол түмнийг бүгдээрингийн эмэгтэйчүүдээ бүгдийг нь аргажуулах гэсэн нэм төсөл оруулж ирж байна. Тэ. Тэгэхээр аргажуулах гэхээр энэ арган дээр төрөх юм л да. Тэ. Тэгээд баяр магнаа яах вэ те? Чи өгшний 3 сая төгрөг өгөөд тэгээ горгочвол нэг 70 ширхэг арга авах юм. Тэ 70 ширхэг аргийг монголчууд бас те ингээ хэрэглэх юм л да. Тэ. Тэгээд 300-аар аваад гардаг. 300-аар аваад гардаг гэж. Хүн яг хамгийн сүүлийн арга нь яг юу байдаг гэж 100 аваад гардаг гэж. та хоёр тэгээ тэрдээ инээчихгүй яа та бүр нэр. Шунал лэгдэг шулуун бол гэдэг. Тэр үгийг дарчи гэж бодоод гэдэг. За манай нэвтрүүлэг дэмжиж орж ирсэн баярлалаа. Хайрын 300 мянга. Ямар буухай юм бэ? Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Хүлээлтээс илүүг. 3 сая нэт шоу нэвтрүүлэг өргөжж байна. Тайсна Мантхай. За сайн юм ээ. Ben. Semeno. Байна. Бинтэйэр. Намайг Мандухай гэдэг. Тэгээд санхүү эдийн засгийн 2 дугаар курс аюутаа. Мандухай. Аха. Мандухай биш. Би чиг их хурлын дарга шиг дээр сууж байгаа шүү. Яг чамд 1 минут өгөх юм би. Уучлаарай. За Мандухай гişүү 1 минут авах уу? Салгнаад энэ за. Зүгээр 50 хамгийн гол нь 50 сандрахгүй тий. Өөт. Хөөрхөн юм ярих чинь бид яг инээхэд бэлэн байна. Тий. За. Мандухай гişүү 1 минут явлаа. За би ингээд 10 дугаар ангид ахаасаа iPhone 4 гэдэг утас аваад тэгээд тэр үед амар сүртэй тийм ганган утас байсан шүү дээ. Тэгэл ингээд утас амар хайрладаг байсан. Нэг удаа ингээд гэрлүүгээ ингээд автобусаар явж исэн. Тэгээд нэг хасаж уцаахгүй. Гэл газ буугаад ингээд утас руу залгадаг байхгүй өөр хүний уцаар. Тэгээд ихчээ биш нэг ихч байсан. Утас руу залгасан чинь тэгээд ихчээ би уцаа авчиж төхөө гэдгсэн чинь ихчин жогфтэр нэрээд авчих гээд миний уцыг хулгайлсан байж ирээд авчих гээд. Тэгээ би гүйж чад жогфтэр очиод ихчээ одоо хаана нэрчлээ гэсэн чинь өө ихчин жокоос холдсон байна гэд. Өө ихчээ уцаа авчлаа төхөөстэй болохгүйсэн мэс гэж гойсон чинь тэгвэл ганц ярьчи кодоо уцсныхаа кодыг хэлчих гээд. Өө ихчээ би тэгээ жоох ухаантай штэ тэгээд өө ихчээ нэгжгүйч юм гэжүүч гэсэн чинь за ямар сүртэй амьсгаа гэхээр за 088 гэд. Тэгээ тэрнээс хойш миний утас холбогдог. Нэр одоо яг тэр мөчж яг юу гэж хэлгүүдээ те. Тийм шүү дээ. Ганцхан ярьчих сүртэй ихээр ското идэл авчихад бодсон шүү дээ. Нэг ярьчаал миний утсыг өгөх юм болоо гэж байна. Одоо тэр ихч үзэж байгаа бол утсыг өгчөрөө. Бүр аваа. Мандухай чи 100 мянган төгрөг халаалцсан зогсож байна. 100 мянган төгрөг аваад гэртээ арих уу эсвэл 100 мянган төгрөгөд эн чинь тавиад 300 мянган төгрөгийн 1 минутыг надаас авах уу? Миний мэ зорилго яг 100 мянган л байсан. Болчихлоо. За. Баяр хүргэе. Тэгээд нэг юм хэлчихөө гэсэн. TikTok-ийн бүх фэнүүдтэй хайртай шүү. За 100 мянган төгрөг Мандухай. Эдгээр
Hybrid 9900 вакцины хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй ярианы эрхтэй. Харин энэ бол Hybrid 19900 вакцины хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, дата эрхтэй. Харин би Сошин Hybrid 14900 вакцины хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй яриа 5500 нэгж 500 мегабайт дата ашигладаг. Хүлээлтээс илүү. Mobicom. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, данса сонгодог карт. Нэвтрүүлгийн ивент хэрэгч Голомт банк тайснаа ягаа нөгөө гурав. За сайн байцгаана уу. Сайн байна уу? Сайхан шинэлсэн үү. Сайхан. Яруу юм бол сүмбэ гэдэг шиг гарав. Баргал мэндөө. За бид гур өөрсдөө давчхан танилцуулчих. Бид гур хэлгэржигдсэн хідэн үгийг хэлж бай санаа амардаг. Хээтэй юм шиг мөрдлөө хээ байхгүй ирчээд. Хэртэй юм шиг мөрдлөө бөөс байхгүй ирчээд байгаа шүү. Тэгээд өөрийнхөө цагаан чөлөөтэй оролцсноо. За болж байна. Оюутнууд. Зураач. Мал дээр. Тэд Яхаа тохироод байгаа гэсэн юм уу шүү дээ. Мал дээр гэсэн чи юу яриад байгаа юм бэ? гөөгөө мал дээр гэдэг нь битгий хэлээр гэсэн юм л да. Тэгэхээр л би Сая гараад тий дэлчихсэн. шудрагал байсан. Угаасаа нөгөө царайнаас харагч байгаа бол нэг малын ажид өссөн гоо. За. Цагаа явуулах уу? Инээд болгож явуулна үнэтэй байх хэвээр. За цаг явуулаа залгаж бат. Сая энийг юу лөө? За. Би дөрөвгөөс хорлогч. Нуруу гараад. За дараа. Гэс хараач юу гэсэн юм? Уран нуграа нисдэг үзүүлбэр за энэ хэрэггүй хаа. Магна хоногоо за энэ ч яг бямба тавраг. Тавраг. За. Хачаан гэж чадсан уу? No. Хүний хийсэн хийхгүй. За, цааш дуугаа ивч дүрсгээд нэг нуграа явла ийм. Ажаргал баяр баясгала танаас ихтэй шүү ага хандэрдээ. Нэр ямар сонин царайтай гурав. Яг сая дууд ч бас болоог баг. Тарин тоссон. За хөөхөн bay шүү. 3 сая авах магадлал байж зөндөө үзүүлэлт байгаа шүү. Гой юмнууд байгаа. За 100 мянга авчаад байна шүү. Тэгээд одоо боллоо 30-30-аар нөө чихгүй үстэй. Нөө яг бидний авах гэж байгаа юм жоохон үнэтэй байгаа. Юу авах гэж байгаа? Зорилго жоохон том. Том бай. За. Юу авах гэж байгаа? Бид гурав нэгнийхээ үрийг дарна. Тий, энэ нөгөө Манай энэ нөгөө ингэсэн бичээр дээрээс орж ирээд тэр чинь юу вэ? Хөдөөнөөс орж ирсэн. Нөгөө хоёр морио тижээж ягаад нөгөө тижээлийн нөгөө хонцод орж иж тижээл авна гэж орж ирээд тэ нөгөө Валентины өдөр хотын өгтүүд бас муухай штэ. Харигтай. Тэгээд ээж автаагаж холбоо өрж чадахгүй ингээд мөнгө олохгүй бол бид тэр тусалж л яваа юм л та хоёр найз. Тий. Магнах. Бодлого хийсэн болохоор энэ юм биш үү тий. Та хоёр найз нь тусалж байгаа. Бид тэр тусалж байгаа хамаг мал гарч. Яасан гинэ? Магнах. Та мөнгө өрвээ. Та үрчдэн шүү. 100 мянгаыг мань өрвээ. Яа нэг үрж байгаа харагдаад байсан аахгүй. Та үрээд байгаа шүү. Мөнгө Чиний үрвээ хоолой чи хаа. яасан сөц юу? Ари сүц. Аха. Бэлтгэл хийсэрэг үү? За харагдیں۔ За. Яг автоөргөө кино тоглож байгаа санагдаад байна. За цагаа явуулах уу? Бэлдээдгий. Аль оод Жоо сайхан гараад байна. ялуудалч. За одоо бид гурав
Манай орчин цагийн Монгол бүхийг явталсан хэлбэрээр хошин шогээр харуулнаа. 100,000 хангалттай биш үү те? Бишээ цаашаа явна. Болог. Цаг явуулах уу? Билээ. Тайс. Юусе мөнгөрөөгөө хараад намайг тоодгүй шүү те. За цаг явуулаа тэгвэл. Сонгоны 2 морин тодын 32 засуулаа хонруулсаар дэвэн дэвсээр за бараг дэвэн чийжтэй одоо бараг дэвхээ болсон шүү дээ. Тэгээд хүлээл хайждаг болсон. Сая хоёр бүх маань үрж ихэсэн манай эрхэн байрны чинь шилдэд авдаг. Шилдэд угцраад датсан. За манай эрхэн баяраа чинь баачлалтанд дөрвийн дагуу баашлдаг. Манай өглөөх нь маникюр хийлгээд гарч ирсэн. Хумсаа угуулчихж. За дөрвийн дагуу бол тэр хөлийн цэцгийн энэ юу болж байна? За хэрхэн залжихыг бүгд харцгаая. Эрхэн баяраа чи уурсан. Залжин. Мөсгөн битгэн. Тэр одооны хөвчүүд барилгахаас илүү залин их болсон. За. Юу болоод өнгөрөө гэдэг шиг. Юу болсон бэ? Бүхөөж байгаа дараад жими ачаа. шилжээж явсан. За одоо тэгвэл тэр хөшиг рүү шилжээд явцгаагаарай залуучууд та. Баярлалаа. Цаг өнгөрүүлээ. За баярлалаа мэд. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ятаж бид гурав ороод хараад ирлээ. Тэгээд ямар ч сан маш их баяртай байна. Анхаарах зүйлүүд гэвэл ерөөсөө цагаа бол маш сайн тооцоолж хиймээр юм байна. Бид гурван алдсан зүйл гэвэл цаг байлаа. Бас дээрэс нь үзүүлэх номеруудаа бол бас хангалттай цагиндаа баригдаад бас үзүүлж чадсангүй. Ямар ч сан сэтгэл сайхан байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. За ингээд дараагийн оролцогчийг тайлбар өрийг хүслэн. Сайн байцгаана уу? Намайг Хүслэн гэдэг сэтгүүлч мэрэгчлэр суралцдаг байгаа. За. Тийм. За дуун шингэрэл явсан. За. Тэг дандаа нэг ирчүүд ярма юм бомбог харсаар ирэхлээр. Юу зөвлөх чи? Би өөрөө сэтгүүлч мэрэгчлэр суралцдаг болохоор та хоёроос нөгөө нэг ярилцлага авъя гэд хэд удаа залгсан боловч ингээд завгүй гэх шалтгаанаас болоод авч чадаагүй. Тиймээс энэ нэвтрүүлгийг завшааныг ашиглаад өөрийнхөө хүссэн асуултанд хариултахаар ирсэн юм аа. Мөнгө биш юм байна те. Чи хүссэн асуултанд хариулт авах эсвэл бол артлынх нь цэфнээс мөнгө авах уу? Мөнгөндөө биш би зөвхөн өөрийнхөө асуултанд хариулт авчаал гарах болно. Нэвтрүүлгийн дараа авчихгүй юм уу? Окей. За. Бил нөө би цаг явуулах уу? Билээ. За юу болсон шалгаад юм бэ? Амжилтсан хүслээ. За цаг явлаа. Магнаха та хажууд сууж байгаа хамтрагчийнхаа талаар ямар хөө бодолтой байна? Сайхан. Нөхөр чамаагаа мод гэдэг. Чи юу надад таргаж юм уу пиндис гахаа. За тэнийг хүн тэнийгээр дуусгах юм байна. За би энэ чинь найзуудад дундах нарган гэдээ ойлголоо. Магнаха та ямар хоолнд дуртай вэ? Баяртай цаа. Та тэгэхээр батаха дуртай гэсэн үг үү? Энэ бол миний сонголт. За би энэ сэдвийг цааш нь үргэлжлүүлэхгүйгээр ингээд зогсоо. Тэгэхээр эвгүүтгэх шиг байна. Гэхдээ энэ сэдвэр ярив. Та хүсэж байгаа болохгүй яа. За 100,000 төгрөг. Тэр ухаанаг сэтгсэн байна. За Чичээс юу гэдэг би чиг хариулах юм бол хариуллаа. Би яах вэ бах гэж миний хоолоо яваад унлаа. Ямар тоглолтыг хийсээс орч ерөөсөө бас гайхалтай хөдөлмөрсөн байна. За 100,000 төгрөгтэй очлоо үслээ. Үргэлжлүүлэх үү? Үргэлжлүүлнэ. За. Үргэлжлүүлнэ. За. Хоёр сайхан мишээгээд суудлаад төсөөлөө суучдаг уу? За. Ийм сайхан охин ороод ирсэн байна. За, цаг явлаа. Батаха таныг банш гэдэг хочондоо дургу гэж сонссон. Чи яаж мэдээ? Энэ нөгөө харин нэвтрүүлгийн багийнхан тэгжилээ.
Манийха нэрээрхтэй дуудаарай. Тэгээ юу дуудах юм бэ батахаа? Хин ч дуудсан яа. Алгнууд ингээл Өдрөө сайн харалтаа. За харъя. За тэр яг батага тоол яхаа аргагүй миний хүндэлж явдаг хэрхмүүдийн нэг. Үнэн шүү батаха. За магнахаас дараагийн асуултаа асууя. Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Гавьяат хамар. Гайхалтай хариулт. Тэглгүй яах вэ? Бахархаас өөр аргагүй. Магнаха таны гадаад хэлэн дээр нэлээ сайн гэж сонссон. Та бидэнд яриад үзүүлээч. Несколько покоцликов нам беспокойно. За явуулсан чи явж гин болдрооч. Үнэхээр үнэн төгс ярьлаа манай магнах маань. Вау. Хонхамстер. Хоёроо зүгээс мөнгөний өгчмөр санагч. баяр үргээ хөдөлмөр хичээл зүтгэл тий сэтгэж бодсон байна. Баяр үргээ. Баярлалаа. Манай шоунд оролцсон баярлалаа. Баярлалаа. Гайхалтай хөдөлмөр байна. Яг маш олон яг өөрсдөө чинь тоглож ирсэн бас кинонуудын эсгүүдээс төөрчилж яг өөрийнхөө асуултанд харуулж эвлүүлсэн байна тий. Аха. Яач вэ? Сая юу гэсэн юу гэсэн бисээ. Энэ намрыг тохт өдөр болго өөрөөр ярьдаг байхгүй юу? Тэгээд намайг манайха орчуулаад тач би яаж мэддэв вэ гээ. Нэр бусдаас өөр сэтгэсэн байна тий. Тэг байна. Хочин хэлсэн чи жоохон юу болчихгүй юу? Тэгээд уурлаа. Хочин хэлсэн чи уурлаа юу гэсэн. Энэ охиныг мантацлчаарай. Айгуу дураараа тий. А миний гисгийг оруулчаарай. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Дататай яриатай. Миний моби 14800 цоошин багс гарлаа. Шинэ хэрэглэгчдэд 3 сарын турш сар бүр 1 ГБ дата бэлэгтэй. Үлээлтээс илүүг Mobicom. Бидний нэлэг тайснаа дараагийн оролцож гарч ирэхэд бэлэн болсон байна. Болормоо Хуара. Яс. Сайн байна уу? Сайн байна уу? За хэн болормоо хэн хуараа вэ? Би болормаа. Манай энэ хуараа. Өвөр Монголоос оролцож байгаа. Хуараа нэг өвөр Монгол муу юм биш үү? Энэ дээр зогоогоод анкетэн дээр бичсэн юм уу? Мөн шүү дээ. Мөн үү? Чи тэг зүгээр юм ярьж та. За. Үгүй бэж. За. Ярих. Юу юм бэ? Зохиолын нээстэй задлаац явчих гэж байна. Хамаг сюрпризэд хэлэх гэжсэн биз дээ. За ойлголцлоо. За. Манай хайснаар бүсгүүчүүд маш цөөхөн гарч ирдэг учраас манай хоёр жүжигчин инээхэд дугаасаа бэлэн байгаа бах. Сас илгийн гүшэт. Йоо. За, октодоо цаг явах уу? За. За, цаг явлаа. Амжилт. За, би хөдөө явахдаа би ерөөсөө хөдөө нэг та. Тэгээдсэн манай ойр орчмоо бүр одоо саагалт айлнууд байдаг штэ. Тэгээд би одоо эрэгтэй бандуудтай суух наад тоглодгийн багнасаа. Тэгэд нэг удаа нэг эрэгтэй банд манай гэрт ирсэн байхгүй юу? Тэгээ хойлоо тэр зураг тарааж өдөр хойлоо наадаад тоглоод тэгсэн чинь тэр гэртээ явна гинэ. Тэгсэн чинь би гараакууд хаалга төгжсөн. Тэгэд нэг хиш шаасан. Зодхийг илж наа. Зодхийг нэг хиш сохоод авч явъя. Тэгсэн чинь уйлаад дахиж тэгээд сүүл манай гэрт дахиж ирэх болсон байхгүй юу? Яасан гэсэн чинь над хуараа чинь 90 бон шиг бух юм байна гэн намайг. Ерөөсө болохгүй нэ гэн. Ерөөсө шаахгүй нэ гэсэн штэ. Нэрээ. Хуарамин гэж магнах. Яса. За, хоёр төшөө бэлдсэн юмнууд байгаа юу? Байгаа. За,
Сэчихгүй бол эвгүй хоёр нөхөр таарсан байх шүү. Аар өөр Монгол хоёр нь хоорондоо буу хатаад байгаа маа. Чи найзаараа мөнгө хийх гэж орж ирсэн юм байна шүү дээ, тий? Дараа нь тэгээд ичихгүй мөнгнөөс хуваалцах юм байна. Чи ер нь яг ярьсан дүнгээрээ 90-10-аар хувааж аваарай заяа. За. Одоо та хоёрт дараагийн 1 минутыг олгоё. Цаг явлаа. За, баг сургуульд байхдаа бол 7-8 настай байхдаа бүр их олон дасгал үлдээдэг штэ. Тэг гэртээ одоо дасгал хийн. Би одоо хийх дурггүй. Хийсээр унтчдгийн. Ингээд унтчдгийн. Тэгсэн нэг сэрсэн ингээ бүр нёсны алан гэхээ. Ёо энэ одоо нёсаа яах вэ гэдэг арччаад нэгс чинь. Дахиж gooч хий. Тэг яах вэ? За ингээд нэг хөдөлөөс чинь амар гоё чихрэс лантай жих ёо тэгсэн чинь бас болдгийм байна тэгж бас. Би ингээд нөгөө баг бахта юу хийдээс байхгүй. Манай би дээр хоёр ихчтэй. Өмсдөг багцсан хувцас нь өмсдөг. Тэгсэн чинь манай хоёр ихч хоёлаа айгуу том биетэй. Салбайс юм тэгэл нөгөөтг нь хоош нь эргүүлж өмсөөл гараал тоглоно. Тэгээд тоглохоор дандаа шорон дээр тоглодог. Тэрүүгээр буу цоо ширээгээ. Арай л идэхгүй гэхдээ. Тэгээд нөгөөтг ингээ хөлн ингээл дандаа ингээд сайртай тостой ингээд амар юм болол урагдаал хэрэгнгүүт ээж шууд юунда өвдгөндөө ивэр ургацсан юм хаашаа ингээд тэгэл нөгөөд чинь яг наатах чи 50 идэх секундэд идэхгүй яава. 58 дээр наатах ичихгүй. За энэтэй л хоороо би чамаас бүр па гэдэг үг чиг. Чэстмэр санагч. Цагийн 6-т өнгөрөөсөн октоудаа баярлаа. Дараа дахиж ирж ороорой. Бид хоёр ингээд оролцоод гараад ирлээ. 100 мянга хожоод тэгээ 300 мянга бол 2 дугаар шатнаас аванчихсан. Гэхдээ ямар ч тач үзүүлэх зүйлээ үзүүлээд гарч ирсэндээ баяртай байна. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Үлээлтээс илүүг. 3 сая нэт шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тайзнаа ариун сайхан. Сайн байна уу? Сайн байна уу? Зүүн харагийн зүггүй задаа ариука. Бүтэн нэр гэвэл ариун сайхан. Дорн гам симбам тийм улаан фэн улаан пижактай. За ямарсан магнахт бол таалагдсан. Одоо батаах метрч яах чинь? Танад танилцуулаа шүү дээ. Өө танилцуулганд дууссан. За сайн нөхөө. Хаана ажилтдаг юу хийдэг? Оюутан. Оюутан. Аль сургууль уу? Ангаах. Дархны ангаахт суралцдаг. Оо, дархны ангаахын донд. За амжилт хүсье. За бид нөө. Билээ. За цаг явлаа. Бистистэн боо is the heavenly Agdam back you is so bad Magnaha би таны фэн. Нэг онгойч. Шууд онгойч. Эмийн санд нэг залуу хичээ бэлгэвч авъя гинэ. 18 хүрсэн юм уу гэсч. Мэдхгүй штэ. Хэмжиж үзээгүй гэсэн гинэ. За тэгээд Одоо бүжиг. Йоо. За бүжиглээ. Оо, цаг тас. Жими хача. Гэтэл би гоё бүжиглдэн штэ. Хэн үцээтэй юм аа. Хоёр талаас нэмжээл. Тэгээд эднээс хүний муу үзэх бүжиглээч гэдэг байгаа байхгүй. За Жими минь хангаахынхаа эрдэм шамдаарай. Ирсэнд маш их баярлалаа. Манай тайз шавд өргөж нээлттэй авах болно. За хамаг л номерыг чи хийлээ энэсэнгүй шүү. Таашаад өөрийнхөө юмд амар энийх дуртай гэж дээ. Өөрөө хийгээд өөрийнхөө юмыг хараад байхгүй юу? Хүн ихээр жишээл хотлоо ярагдаад.
Өөрөө их хэлээд дээрээсөө. Тэгтээ би дээр тэрийг бичлэгээ үзэл амир ийцэн л дээ. Моногофиня на шаварсныг иргээд тэрийг үзээ юу солиотой ярьсан бэ? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. За ингээд дараагийн оролцогчийг тайзнаа өрье. Энэ оролцогч бол Оргил Чулуун. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, миний нэр Чин зориг огт Оргил Чулуун гэдэг. Ямар зорилгоор энэ нэвтрүүлэгт орж ирв? За, мэдээж би нөө маркетингийн чиглэлээр ажилладаг болохоор бас нэг гадуур дээр явж хахад нэг танихгүй биш таньдаг царай ороод ирэхэд нэг хүний хандлага өөр штэ. Тэгээ бас нэг маркетингийн хэрэгсэл болгоч тийм үү? Царайгаа. Тийм зорилго орж ирсэн юм аа. Тэгээ та бүхэн аваад хэмжээрэй. Баярлалаа. За, монголчуудаа царайгийн сайн тогтоогоод аваарай. Би ийм юм байгаа шүү. За. За, царайгаа шийдлүүлэх 1 минут чи явлаа. За, манайхны нэг орон нутагт яг хөдөө явж хахад орон нутгийн автобусаар явж хахад нэг тохиолдог зовлон бол нэг бие засах асуудал байдаг тий. Тэгээ би ингээл яг орон нутгийн автобусаар явж хахад ингээл хавчганаа л болдгоо. Нэг л эвгүй болоод явдгоо. Тэгээл нэг хойно нэг нойлохоор нь хоошгоо гүйчж бол нэг сайхан бие засах гал нэг нойл орсон чил ингээд шална ингээд битүү өмсдсөн. Тэгэхээр дэндээ ч одоо яаж унахгүй бол ингээл байгаа байхгүй ингээл хайлтгаж байгаа. Тэгэл би яг дотроо за унчих юм бол дотроо автобус нороод ангуул ямар орчоод хөгшнийх нь уран дээр бас аваад өгдөг хэлтэй нэшгээд тэгэл би тэгэл яригс юм унахгүйхэнд ингээл гарч ил амар талчих гарч байгаа байхгүй. Зүгээр ингээл зүгээр амар талчих гарч ирэл. Яа за энэ явдгаа нэг бачим яад юм байгаа. Нэгэл бачимдаа толтгоо. Яа энийг чи энэ яаж Энийг 55 ахлар минь 56 57 бачим байна. Солиотой хаагүй. Та яасаг үргэнэ бэ? Нэрөө залууш гэл байлаа шүү дээ. 50 болоод идэг. Энэ өрөөл зах шиг л. Ах ч юм уу залгаж юм. Яга энэ ч юу? Хүчээр л нэг шиг боллоо та. Бачин минь нэлээсэн сайн шүү дээ. Өстө бачин минь нэлээсэн. Чашаа явах юм уу? Чи ямар ч гэсэн өөрийгөө таниулчлаа. Одоо сайн үйлс мөнгө ирчин харин дараагийн шат руу ороход чамд 100,000 төгрөг байна. За чараа. Би газ харч уу. Нөө яах вүлээ юулээгээд тэгвэл бол бас жоохон бачин байна. За баярлалаа ингээ гарья. За. Хэцүүц бол яах вэ? Тэр бол Hybrid 9900 вакцины хэрэглэгч. Сүлжээнд дээр хязгааргүй ярианы хэрэгтэй. Сүлжээнд дээр хязгааргүй яриа 5500 нэгж 500 мегабайт дата ашигладаг. Хүлээлтээс илүү Mobicom. Хэв маягта тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилсээр байна. Дараагийн оролцогч бас Аз хоолын Хөвсгөл аймгаас хүрэлцэн ирж байгаа оролцогч Зоригт. Сайн байна уу? За, сайн бацхан уу? Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. За сайхан өөрийгөө танилцуулаач гоо. Намайг Ламбата Зоригт гэдэг.
Өсгөл нутгаас гараад өнөөгөл ирсэн. Ламбада зоригдсон уу? Тий. Ер нь манай сумынхан ламбата зөргөгд юм дөө. Тэгээд манай сумын баг нохоо чадахгүй ламбата зөргөг. Яагаад ламбата гэд нэрлсэн? Багасаа хуулаад анх ламбата үжиг гарч ирж хахад л бүжгэлээл тэгэл. Одоо дэрийгээ бүжгэлж үзүүлэх үү? Хүсчээвэл цаг явал бүжгэлж болно. Үзмээр санагдаад байна. Ламбата гэр бүжгэлээ. Хэрвээ чамд 1 минутын боломж байгаа зоргоо. Тэгээ чи 1 минутын дотор инээлгэж амжихгүй болвол ламбатагаа бүжиглэх азаа үзэхэд бас илүүдэхгүй. За ингээд бил нөө. За юу яач юу? Шууд эхлээд ламбатагаар бие халаач тий. Хайр юм биш үү? Цагаа тулж байгаа ламбатагаа бүжиглээд за тэгээд тэгвэл анхаалаа зөвлөж байгаа. Манай Өсгөл нутагч их олон онцлогтой байдаг. Тархад сайхан олон үндэстэн байдаг. Тэгээд тархтын сайхан хууч хэрэг онгоонуудыг ярий да. Оо ямар. За гайхалтай сайхан сонсогдож байна. Цаг явлаа. За манай урлагийнхан бол тоглолтоор явж байхдаа их мэддэг хөдөө орон нутагт очдог. Тэгээ одоо манай масс продакшны жүжигч Магнаах маань манай Эренчин лум сумд очиод тоглолтоор очсон. Магнаах ороод ирсэн гаднаас орж ирлээ. Манай соёлын төв эрхлэгч ухтаж авч байна. Тэд нар ерөөсөө яадаг вэ гэхээр өөрснөө асуугаад өөрснөө хариулцдаг ийм сайхан уламжлалтай улсууд байдаг. Хэзээ өнөөдөр ирээ юу? Юугаар ирээ? Пурганаар ирээ юу? Яах гэж яваа? Тухайн шишаг тоглох нь уу? Хаана хонох юм хой? Буудалд хонох юм уу? Айлтай юм болж тээ. Гэтэл манайхан хөвсгөлийн явдгийг. Тэгээд бас манай хөвсгөл нутагт нэг юун дээр нөгөө нэг мэрэгжлийн налтын байцаагч юу руу ороод дэлгүүрт ороод нэг их чиг загинж байна. Хей! Үнэхээр гоё явж шүү. Баяр үргээ. Бисээ яг ингэж бодож байгаа. За цаг тулаад ирэнгүүт ламбадагийнхаа хөдөлгөөн хийхэндээ гэж бодоод би. Яла хизээ ламбата үжигдэхгүй нэг. Одоо цаг нь дуслаад хизээ ламбада үжигдэх удаа би яг тэгээд бодоод байжсэн. Зөв шүү. Яг ламбатаа хадгалаарай хөө. Яг чи нэг 55 руу ороод ирвэл тэгээд ламбадаач жоо гэж аа. За ингээд зоргоо яг одоо чиний хадаас 100,000 төгрөг байна. 100,000 төгрөг энэ ч тавиад дараагийн 1 минутыг надаас аваад 300,000 төгрөгийн төлөө хоёр жүжигчний маань мушилцуулах төдийд 300,000 төгрөг. Би энэчнээс энэ хоёр дэлгэцээр энэ хоёрыг бүр жумалцах төдийд дарах болно. За ингээд үргэлжлүүлэх үү? За хөвсгөл нутгаас зориод ирсэн юм чи. Үргэлжлүүлээ. За. Зоргоо бил нөө. Хэлээ. За тэгвэл цаг явуулъя. За тэгээд нөгөө мэрэгжлийн налтын байцаагч чинь орж ирээд нөгөө дэлгүүрийн худалдагч настай их чиг загинж байна. Тааш одоо яагаад энэ өндөг мөндгөө цэвэрлж хийнаад юм ба ямар зав юм бэ гэж. Та миний охинаад би ямар энэ ажлыг хайж байгаа дахианыхаа бөксөг арчаад байж байгаа юм энэ ямар. Гэхдээ таныг ямар дахианыхаа бөксөг арч гэсэн юм энэ өндгөө арч гэж. Чи юм илэрээд аах юм бид нар чи өндөгнээ дотортлын нэгдэг болохоос гадна талын нэгдэг юм ямар айл та балаа хүүхдөө хай гэж байгаа. За тэгээд манай нэг нутагт нэлээд зуг татчихдаг ах байдгийн. Тэр 3 битантай арих байлаа. Гүүрэн дээгүүр явж өгчээж. Явжсэн чил сэнжин тасраад нөгөө 3 битантай арих нь гол руу хасгарч. Цуг явсан улсууд нь гайхаад харсан чи нөгөө ах маань өсөрж буугаад нэлээд доошоо гүйж очиод усаа хутгаж аваад харваг хаалддгийг энд л явж байгаа. Тэгээ уусан гэж байгаа. Баяр үргээ. Хаалт энд л явж байгаа. Усаа сүк. Тэгээд тэр ах маань тэгсэн гэж байгаа маа амталж үзээд. Уг нь бас амт нь жаахан гарчжээ гэсэн. Энийг дараагийнхаа минут явж эхлэхэд яг ярих хэрэгтэй байж. За ингээд 300,000 төгрөг чиний алаасанд 500,000 төгрөгийн боломж яг чиний өмнө нээлттэй байна. 300,000 төгрөг энэ чинь тавиад 500,000 төгрөгийн 1 минут руу орох уу? Болохгүй ламбад авч эхэлнэ шүү дээ. Би яах гээд ихнэрдээ хэлээгүй хараад ирсэн. Сюрприз барих гээд. Тэг нэгийг барьж байгаа юм чи барина. За. Энийг яг минут яваад хэлэх хэрэгтэй байж. За сайн явдаа. Арай боллоо. За эхлэе. Оо. Юу яриад байгаа чи? Юу нэ чи ихлээгүй байгээ би чи ихэлсэн байж чи ихлээ явчихсан чи. Ямар ч энэ нэвтрүүлгийн дүрм. Ерөөсөө та хоёрын царайн дээр жумалцах хөдөлгөөн тодорхой төдийд л энэ хүн мөнгөтэй болно. Эсвэл чи мэдээд энэ тактик чи юм уу? Хөө сая бол сандраад бүр баларлаа.
Таар ламбадаг бүжиглэн гэсэн. За. Яг үнэхээр оригиналны үнэхээр гайхалтай 500,000 төгрөг. За одоо чи дахиад нэг инээлхэд сая төгрөг. 1 минут байна. За одоо ингээ халуун багаан дээр нүргэжлэх үү? Тэргэн зөрөгтэй бол чонж цагаал. За. Цаг явлаа. Манай телевизийн хөтлөгч Балжины мах маань хэрвээ Монголиа мисс наадам болж исэн бол одоо ингэж хөтлөх байсан болов гэж бодож байна. Үүнийг л одоо хүү сайхан хүүхэн гэхгүй бол өшөө юу сайхан хүүхэн гэх юм бэ? Манай одоо мөрөөдөл мөнхийн залуу од гэрлэмээс маань үнэхээр сайхан хүүхэн юм аа. Үүнийг л зөвхөн сайхан хүүхэн гэхгүй бол өшөө юу сайхан хүүхэн гэх юм бэ? Одоо болдгсон бол од гэрлийг үнсээд үзхийг гэсэн юмсан панадуудынх нь одоо болж игэл үнсээд үлгээд үзхийг гэсэн панадууд одоо маш их байгаа. Тэгээд одоо одгөрлийг үнсхийг зөвхөн одгөрлийн бурхан тэнгэр мэднэ. Цавар баларлаа да ламбатага хийнэ. Аяавара. Нэг сая төгрөг. Үжиг 48 секунд бүтлүүлээ. Юу хоолоо нэг юм үлдээчээл төгөөд ирэхэд энийг эндээгээд айлгаад байсан юм шиг. 3 сая төгрөг нөгөөдгөө нэг юм. Одоо ламбатай бол яалаа. За. Зорго. 1 сая төгрөгтэй. Яг одоо 1 сая төгрөгтэй. 1 сая төгрөгөд эн чинь тавиад 3 сая төгрөгийн төлөө өршөлтгөө 1 минут. Одоо бүжигтэйгүй хаагаар нь жил. Залуутаа ч авдаг байсан. Одоо жоохон уучгаараа тэрийгээ ичгээр уралд юм бэ те. Ламбада зорго. Цаг яваад энэ хоёрыг инээлгсэн хамгийн зөв гэж бодож байна. За тэгээд эхлэхөө. За. За цаг явлаа. 3 сая төгрөгийн төлөө. Намайг юу адгийн нэг сумынхаа соёлын төвд нэг үйл ажиллагаанд оролцоод тайзан дээр гараад ирсэн чинь улсууд ламбада зоргоо гарч ирж байгаа тэгсэн. Тэгээд аяа явуулчих уу? Аяа өрсөж. Шоу нэвтрүүлгээс 3 сая төгрөгтэй гэртээ харахаар боллоо. Игтэртэй үнэхээр гайхалтай сюрприз байлаа. Та хэрвээ телевизээр үзээ сууж байгаа та нөхрийгээ ламбада бүжигчд уурдаг байсан бол өнөөдөр танд ламбада бүжгээрээ 3 сая төгрөг авч харихнаа. Зоргоод баяр хүргэцгээе. Баярлалаа. Энэ сайхан тэмцээнийг явуулж байгаа боловсрол телевизийн хамт олондоос ажлын өндөр амжилт ядангуяа шүүж байгаа хөтлж байгаа энэ уран бүтээлчтэй цаашдынх нь урлаг хөдөлмөрт нь урлагийн янжин лам бурхан мөнхөд ивэ хийх хүсэж байна. Одоо ихдэрдээ алуул хахад. За тийм ламбадаг гэж. За ихтер нь битээ уурлаарай. Өнгө барьж хагаад хаяа уучгаараа ламбадаа ихэр ихнэж уурлаад идэв юм шүү дээ. Тийм. За ингээд нэг дуу дахиулдагыг л үзчихсэн болохоос бүжиг дахиулж яхахыг үзэгдээ. Хоёр шүүгч маань дахиулгч учраас ламбадаа хийгээд тарий да. Чи тэр үнэхээр ламбадаа зоргоо юм аа нэрээ. Яа ч ламбадагаа л хийх гэдэг өрөөдөө цааш. Хожчод ийс ламбадагаа хийх гэдэг. Ихэр чинь уурд гэдэг аргагүй байна. Дахиад бид ламбадагаа хийж мөнгө авчаад дахиад би одоо ламбадагаа хийгээ харъя гэдэг. Зоргоо яг ламбадагаа хийгээд гараа ичээрэй зэ. Тэгээ ямар ч гэсэн Монголын хамгийн оригиналны яг хөдөө нутгаас яг бүр жинхэнэ яг Монгол инээд гэж яг ийм байдаг байх гэж мэдэгдүүл гайхалтай сайхан мэдрэмжийг өгсөн бүгдээр зоргоо дахиад баяр хүргэе.
За баярлалаа. 3 сая төгрөг хоч өдөрлөө үнэхээр үний юм байна. 3 сая төгрөг хоч ер нь амархан юм байна шүү. Энэ сайхан шоу entertainment-ийг зохион байгуулсан боловсрал телевизийн хамт олонд баярлалаа. Ивент гэсэн голом танхтаас баярлалаа. Хошижогийн мэдрэмжтэй наригаач хүмүүсийн айкон жирийн хүмүүсээс өндөр байдаг гэдгийг Австрийн эрдэмтэд тогтоосон байна. Мөн дээрэс нь инээсний дараа ажиллах бүтээмж 10% өсдөг гэсэн. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол амралтын өдөр бас ажлын цаг байхгүй нэлээд орой гарч байгаа бах. Тийм учраас Монголын өрс маш олон болох болтугай. Таны ажлын бүтээмж 10% өссөн гэдгийг мартаж болохгүй. Инээд байгаа газар эрүүл нийгэм оршин. Энэ бол 3 сая инээд шоу нэвтрүүлэг. Зүгээр мөшөө зүүн сууд дээр номон зүүн. Айда гошин авяас мэдэм жэрэг